Сайн байна уу? Манай веб хуудас үндсэн 5 хэсгээс бүрддэг байгаа. Нүүр хуудас, багийн танилцуулга, төслүүд, талархал, холбоо арих гэсэн хэсгээс бүрддэг. Нүүр хуудасны Gearless код дэлгэрэнгүүдээр дарахаар Gearless кодын аль биесны веб хуудас руу шилждэг байгаа. За багийн танилцуулга манай баг 2 гишүүнтэй. Миний би буян нэмэх нь Улаанбаатар хотын Налах дүүргийн Эрдэнэ аргал зөвлөлбөр сургуульд суралцдаг. Би 8 дахь ангид мэдээлэл зүйн олимпиадад анхан шатны мэдлэггүй код гэдэг зүйлийг мэддэггүй оролцоод 3 дугаар байр эзэлж байсан. Тэгээд ID чиглэлээр авахар зорсон. Анх энэ хөтөлбөрөөр зарлагдсан байхыг хараад өөрийгөө сориод оролдоод үзье гэж боддоо шилдэг 30 хүүхдийн нэг болоо ирчихсэн байсан. Тэгээд 2 сарын хугацаанд програмчлалын суурийг маш сайн өөртөө бий болгож анх ирснээр бодвол маш их зүйлийг хийж бүтээж өөрийнхөө анхны бүтээлийг танилцуулж байгаадаа баяртай байна. Манай нөгөө гишүүний мөнхчин гэдэг Сүхбаатар аймгийн Онгон сумын Чойн нугарж аваа нэрмжээ сургууль суралцдаг. Анх код бичих охидын хөтөлбөр зарлагдсан байсныг хараад явахыг маш их бүртгүүлээ тэнцэн хараад маш их баярлалаа. Хөтөлбөр эхлээд хичээл ороод эхлэхэд хичээлээ ойлгохгүй гэрлүүгээ манан гэвэлж байсан хүн 2 сарын дараа өөрийн гэсэн бүтээлийг гаргаж олон найзуудтай болж турсамж дүрэн ихийг бүтээсэн 2 сар байлаа. Энэ хөтөлбөрийг санаачлан зохион байгуулсан бүх хүмүүстээ баярлалаа. За төслүүд хэсэгтээ манай гол төсөл болохоор breakout байгаа. Breakout-ыг класс хандлага болон объект хандлагаар тус хийсэн байгаа. За одоо класс хандлагт breakout-ийн ажиллагааг харуулъя. Breakout маань нийт 3 аймтай байгаа. 3 аймд басаар тоглоом дуслаа та хожигдлоо гэдэг бичиг гарч ирдэг байгаа. За класс хандлагт гэдэг нь өгөгдөл болон тодорхойлт томьёо болгоныгоо бүгдийг нэг класст оруулж өгсөн байдаг. За одоо объект хандлагт breakout-ийн ажиллагааг үзье. Мөн адил 3 аймтай байгаа. 3 аймдасаар тоглоом дуслаа та хожигдлоо гэдэг бичиг гарч ирдэг байгаа. За объект хандлага гэдэг нь болохоор бөмбөг, main game, суурь, тест тосод, хоосго гэх мэтлэн өөрт хэрэгтэй классуудыг үүсгээд класс тус бүр нь өөрийн өгөгдөл болон томьёонуудыгаа ангилж өгдгөөрөө илүү их ойлгомжтой байдаг нь давуу тал болдог. За мөн Web Basic хичээлийнхаа хүрээнд хадгаламжийн тооцоолол хийсэн байна. За HTML хэл болон JavaScript-ийг ашиглан хийсэн. Одоо HTML хэлээр бичигдсэн бичиг л харагдаж байна. JavaScript хэлээр бичигдсэн бичиг л харагдаж байна. За мөн самбар, эвлүүлдэг тоглоом, bouncing ball, тооны машин, memory game гэх мэтийн зүйлсээс нэмж хийж өгч холбосон байгаа. За талархал хэсэгт энэхүү хөтөлбөрийг зохион байгуулж санаачлан ивент гэж хамтран ажилласан бүх хүмүүс болон байгууллага нартаа маш их баярлалаа гэд тус бүрийн логонуудыг оруулж өгсөн байгаа. Логон дээр дарахаар хувийн вебсайтууд руу шилждэг байна. За холбоо барих хэсэгт өөрсдөө холбоо барих боломжтой бүхий зүйлсийг холбож өгсөн байгаа. За баярлалаа.